За сайн байцгаана уу, өдрийн мэндийг хүргэе. За бид нар өөрийнхөө бодлын хүчээр өөрийнхөө ирээдүйг зурж зөгнөж байдаг гэдгийг ерөнхийдөө бол энэ даал тухамсар тухай мэдээллүүдээс олж авсан байх. Тэгээд бид нар эерэг байх ёстой, гоё эргээр ирээдүгээ төсөөлөх ёстой гэж боддог боловч бид нар ингээд дотроосоо сөрөг мэдрэмжүүдийг гаргаж байдаг. Тэгээд эерэг байхад саад болдог мэдрэмжүүдээс хамгийн хэцүү мэдрэмж нь бол санаа зовох буюу сэтгэл түгших мэдрэмж юм. За санаа зовж сэтгэл түгшиж байгаагаа яаж мэдхийг гэвэл өөрийнхөө амьсгал дээр анхаарал үзээрэй. Яг одоо та амьсгалаа түгжсэн сууж байгаа юм биш үз. Одоо яах бол үр дүн нь яаж гарах бол гэл тийм сандарсан, айсан, догтлсон нэг тийм ямар нэгэн хүлээлт үүссэн сэтгэл зүйтэй байгаа юм биш. Бидтэй таны сэтгэл. Тэр сэтгэлийг арилгахгүй бол таны ирээдүй эрэг байхад маш том саад бий болох болно. Тэгэхээр үүнийг арилгахын тулд амьсгалын дасгалыг эхний ээлжинд тогтмол хийгээд тэгээ өөртөө за тайвшираа гэж хэлээд урт амьсгаа аваарай. Өнөөдөр надад юу тохиолдох бол 30 минутын дараа надад юу тохиолдох бол маргааш надад яах бол юу болох бол хэн нэгэн намайг хайрлах болов миний амьдрал утгагүй байх л энэ хэвээрээ л дуусах болов маш их юм санаа зовж түгшиж өөрийгөө айдст автуулж амьсгалынхаа хэмийг алдагдуулна. Тэгснээрээ таны бие организмаар орж байгаа энергийн гажуудал үүсэж байна. За тэр гажуудал маань таны ирээдүйг сөргөөр зураглах болно. Тэгэл санаа зовсон хүнд санаа зовхоор асуудлууд байнга тулгарх болно. Үргэлж тэгж асуудал, бэрхшээл, стресстэй зүйл тань тохиолдож түүний араас гарах гэж өөрийгөө дэмий зовоох болно. Тиймээс та өөрийн сэтгэл зүг эрүүл байлгахын тулд өөрийнхөө мэдрэмжийг анхаараарай. Би яг тайван амьсгалж чадчихэв үү? Толгой минь гашилж байна уу? Юу хийж байна? Ажиглаад үзээрэй. Өвөө эмээ нар настан бурлууд маань бидэрт хэлдэг. Ухаантай бай, эрүүлээ бод, ууртай үедээ битгий шийдвэр гар, гомдсон үедээ битгий шийдвэр гар гэж ярьдаг. Энэ гомдол, уур, цухал бүх зүйл сэтгэл түгшил, санаа зовнол, айдастай холбоотой. Энэ бүх зүйл арилсны дараа урт амьсгаа аваад маш тайван орчинд, тайван нөхцөлд өөрийнхөө шийдвэр гаргах зүйлүүдийг бодох хэрэгтэй. Тэгхийн бол үр дүн нь зөв болж дараагийн ирээдүйн амьдралыг чинь зураглал илүү сайхан болох болно. Тиймээс та одоо өөрийн сэтгэл санааг эрүүл, тайван болгохын тулд энэ бүхнийг туршаад үзээсэй гэж хүсэж байна. Санаа зовхгүйгээр тайван, ухаалгаар дүгнэлт хийж аливаа асуудлыг уужуу тайвнаар бодож шийдэх нь ямар ч харамсал, гомдол тэх гэжгүй яавда би яах гэж тэгвэ гэдэг зүйл байхгүйгээр шийдвэрүүд гарах болно. Даал давхамсрын хувьд гэх юм бол та өөрийнхөө биеийн хэм амьсгалыг жигдэлснээр өөрийн бие сэтгэлийг эргээр цэнэглэх болно. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд туршаад үзээрэй. Маш ихийг туулсны дараа ойлгосон маш том ухаарл байгаа шүү. Энийг ойлгох гэж ямар их удаа амьдралыг л бүтэхгүй байгаа юм шиг санагдаж, бодсноор болохгүй байгаа юм шиг санагдаж, хүссэн зүйл маань ирэхгүй байгаа юм шиг санагдах. Тэр мэдрэмжүүд маань бүгд санаа зовнол, сэтгэл түгшил байсан юм байна шүү дээ.
Энэ бүхнийг тавьж явуулж өөртөө урт амьсгаа авах, тайван амьдрах боломжийг өөртөө олгосон болохоор та бүхэндээ энэ зүйлийг хуваалцаж байна. За ингээд амжилт хүсье. Бай бай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.